Орчин үеийн сэтгэл судлал болон нейробиологийн шинжилгээ ухаанд үүнийг танин мэдхийн автоматчлал гэж тодорхойлдог. Тархи энерги хэмнэх зорилгоор тогтмол давтагддаг үйлдэлүүдийг ухамсарт сэтгэхүйгээс салгаж, тархины гүнд орших суурийн зангилаа хэсэгт санах хой болгон суулгаж байгаа хэрэг юм. Энэ бол бидний өдөр тутам ашигладаг далд ухамсар гэх ойлголтын шинжлэх ухааны бодит үндэслэл. Чиний тархинд нэгэнт автомат систем болоод бичигдчихсэн байгаа тэр файлыг Карл Юнг инхүү тодорхойлсон байдаг. Чи далд ухамсарыг ухамсарлах хүртэл энэ нь чиний амьдралыг чиглүүлж, чи үүнийг нь хувь тавилан гэж нэрлэх болно гэж хэлсэн байна. Тэгвэл шинжлэх ухааны энэ автомат хадгалалт Карл Юнгийн хэлээд байгаа цаанаас удирдах хувь тавилан хоёрыг дорн дахны гүн ухаанд юу гэж нэрлэдэг вэ? 2500 гаруй жилийн өмнө Будда үүнийг үеийн үр хэмээн сургасан. Үеийн үр гэдэг нь хаанаас ч юмэрдэг шийтгэл биш. Харин чиний бодол, үг, үйлдэлээр тархиндаа дахин зурж далд ухамсартаа суулгасан тэрхүү автомат програм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн шинжлэх ухааны хэлээд байгаа нейропластик буюу тархины алгоритм бол үеийн үрийн бодит илэрлэл. Тэгэхээр яагаад миний амьдрал ийм хэцүү, зовлонтой байгаа юм бэ гэж бодож байсан бол хариулт нь ердөө чиний далд ухамсарын энэ алгоритмд багт. Хэрвээ чи сөрөг бодол, сөрөг мэдрэмж, уур уцаар гомдлыг өдөр бүр дахин давтдаг бол тийм ээ. Яг энэ үеэс системийн алгоритм ажиллаж эхэлнэ. Энэ үеэс эхлэн далд ухамсар чинь чамайг аз жаргалаас тусгаарлаж эхэлнэ. Яагаад гэвэл чиний далд ухамсарт баяр баясгалан эерэг байх гэсэн ойлголт ерөөсөө бичигдээгүй, кодлогдоогүй. Шинэ орон зай учраас тархиунаас татгалздаг. Сөрөг төлөв дээр гацчихсан байгаа энэ алгоритм явсаар байгаад чиний зан төлөв эцэстээ чиний хувь тавилан тодорхойлоод байгаа юм. Хамгийн харамсалтай нь юу гэж? Энд хүрээд бүх зүйл дуусахгүй, харин үргэлжлэнэ. Чиний тархинд бичигдсэн тэр код чиний генийн илэрлэлээр дамжин үр хүүхдэд чинь өвлөгддөг. Энэ бол эпигенетикийн судалгаанд иш татагддаг алдартай туршилтуудын нэг юм. Тэгэхээр бидний мэдэрч байгаа уур хилэн, айдас, стресс зэрэг нь зөвхөн бидэнд биш, бидний генээр дамжин үр хүүхдэд минь хүртэл ирээдүйг үзэх код болон очиж байгаа юм байна. Бидний өнөөдөр юун дээр анхаарлаа өгч, юун дээр лайк дарж байгаа маань бидний ирээдүйг кодлоод байна. Энэ эргэх холбоосыг, энэ үеийн үрийн гинжин хэлхийг бидний аль нэгэн таслахгүй бол энэ там үргэлжилсээр л байх болно. Үеийн үрийг зогсоох боломж яг одоо чиний гарт байна. Яг одоо гэдэг энэ мөч бол чиний ирээдүйн сая хувилбаруудад зэрэг оршиж байгаа квант орон зай. Тэнд бүтэлгүй зовлонтой ирээдүй байдаг бол чиний хамгийн амжилттай, хамгийн жаргалтай хувилбар ч бас тэнд байгаа. Утасныхаа алгоритмыг өөрчлөхийн тулд дургу бичлэгээ шууд гүйлгдэг шиг дотор ч нь сөрөг мэдрэмж, төгшөөр төрөх бүр түүнийг зүгээр л гүйлгээд өнгөрөө. Анхаарлаа битгий. Харин гэрлэгээгээ аз жаргал, талархал төрөх тэрхүү нандин мөчөрвөл сэтгэлдээ маш удаан тогтоон барьж лайк дар. Энэ тийм амархан биш ч гэсэн чиний тархинд цоошин амьдралын эхлэлийг тавих болно. Гэхдээ бас нэг зүйлийг санаарай. Бид юутай тэмцэнэ? Түүнийг өөртөө татаж байдаг. Учир нь тэмцэл байгаа газар анхаарал оршдог. Тиймээс сөрөг бодолтойгоо битгий тэмц. Түүнийг дарах гэж эсвэл бултах гэж бүү оролт. Зүгээр л хөндлөнгийн ажиглагчиг хар. Карл Юнг хэлэхдээ бидний бухимдуулж зовоож байгаа бусдын тэр бүх зүйл эцэстээ өөрийгөө ойлгох чинь чиглүүлдэг гэсэн байдаг. Тэгэхээр чиний туулж байгаа тэр зовлон чинь чамайг зовоох гэж биш, чамайг шийтгэх гэж биш, харин чиний дотор ямар програм ажиллаад байгааг чамд харуулж, чамайг гэрэл рүү чиглүүлэх гэж ирдэг багш чинь гэж ойлгоорой.